Гидсний дүүрэнгийн тос нь мөн адил маш халуун чанарын болон хоол маш хурдан шингээдэг тоснуудаас бүрдсэн байгаа. За тэгэн гутал нь энийг маш олон төрлийн эмийн ургамал орцсон байгаа. Гэтэл бид нар шууд няраа хүүхдийн арьс чи өөрөө арьсны дархлаа тогтоогүй байдаг учраас нөгөө шууд энийг хэрэглэж болохгүй. Эхний ээлжинд хамгийн арьсных нь нэмгэн хэсэг дээр энийг ингэж тавиад 1 минут харах хэрэгтэй. За одоо энэ тосноос хүүхэд ямар нэгэн харшлаад арьсан дээр нь реакшн гарах нь үгүй юу? Арьсан дээр нь реакшн гарахгүй байх юм бол энэ тосоо гидснийх нь хүүсийг тойруулаад буюу одоо ингээд бясалгал хийхэд хүртэл ингээд хүүсний нөхөн дээр ингэж гараа тавьж байгаа ингээд шүү дээ. Энэ чинь болохоор ходоодны орчин маань өөрөө галын энергийг бид нар бүрдүүлжээж ходоодны хүйтэнхий арвидах өвчин одоо хүүхэд тусахгүй гэсэн үг. Тэгэхээр энийг болохоор хүүсний нүхийг тойруулаад тосоо түрхчээд гараа маш сайн халаан ингэж үйлдэл үүсгэж гараа халаачаад мөн тосоо жоохон халаачвал зүгээр ялангуяа пэйжэнд юм уу эсвэл нарны өрөөний температурт халаачаад тосоо ингээд түрхээр тэгээд нар зөв эргүүлээд ингээд массаж хийхээр угаасаа шууд нөгөө хүүхд хийн доошоо гараад ингээд унгаад тайвширчдаг. Тэгэхээр энийг ингэж байна. Тэгээд мөн адил түрүүний хэлсэн ходоодны хүйтэнхийг дахиж аривдуулахгүй бол гидсийг сайхан дулаалаад баадагнаа. Тэгэхээр хүүхэд нөгөө антиколик болоод одоо нөгөө колик болоод уйлаад байгаа нь гайгүй багасчдаг. Тэгээд энэ үнэр нь бол ерөнхийдөө энэ өөрөө энэ эмийн ургамлынх нь хурц үнэр учраас одоо яахын чаргагүй. Тэгээд энэ үнрээс бол хүүхдүүд нэг их харшлаад байхгүй.